Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн олон нийтийн харилцах танхимын багш те. Тийм доктор. Тийм. Идэр жаргал. Тийм. Асуудалтай шууд орч те. Асуудал ч байх вэ те. Ер нь ингээд яриандаа шууд орч. Сүүлийн үед Монгол Ардын нам 2 хуваагдлаа. Тэгэл ер нь хуваагдахгүй юм байхгүй байх шиг байна. Бүгд л хоорондоо хуваагдаад байх шиг. Тэгээ ер нь хуваагдаад хоорондоо мэтгэлцэж байгаа нэг талаараа сайн байдаг те. Сайн үр дүнд хүргэдэг. Манай сэтгүүл зүйн салбар энэс юундаа дотох уу? Тэгээ сая хоорондоо нэг хэсэг сошиалор хуваагдаж хоорондоо үзлээ. Утга нь юу байсан бэ гэхээр цэг гэмэнүүд гэдэг тий одоо сайтууд маш ихээр нэгдэж байна. Тэгээд энэ нөгөө гарах үр дагавар нь сайн бол муу талтай байна тий. Нэгдүгээр одоо сайн тал нь юу гэхээр бид нар чөлөөт хэвлэл мэдээлэлтэй орон гэдгээ тунхаглаж байна нэгээрээ нэг талаар. Чөлөөт зах зээл дээр өрсөлдөх олон хэвлэл мэдээллийн байгууллагууд тий сайтууд гарч ирж байна. Муу тал нь юу гэхээр энэ нөгөө талдаа нөө сэтгүүлчийн ёс зүй гэдэг юм дээр тий ёс суртахуун ч юм уу ёс зүй гэдэг ч юм уу энэ дээр маш их алдж байна. Тэгээ энэ нөгөө нийгэмдээ сэтгүүлчд өөрсдөө худалдагдсан юу гэдгийг те шантааж тэгээд халиваа зүйлийг мөнгөөр сурталчилдаг гэх мэтчлэн янз янзын одоо юм хар бараан ойлголтуудыг нийгэмд өгч байна. Тэгээд нөгөө сэтгүүлчдэд итгэх сэтгүүл зүйн салбарт итгэх итгэл нь өөрөө унаад эхэлж байгаа. Энэ бол ялч хүн зүйл те сүүлийн хэдэн жил олон нийт сэтгүүл зүйн салбарт итгэх итгэл нь буурсаар л байна. Тэгээ энэ маргаанаас эхлэе хоёлаа. Тэгээ таны бодлын дээр нь яг ямар хөө байдгийг. Цэг эмээнүүд олон байгаа дөө. Тийм, ер нь нэгдэд агаад. Миний бодлоор цэг эмээн манайх ч одоо 3.5 сая хүн амтай ирнэсээ 500 орчим олон нийтийн мэдээлэл эрсдэлтэй буюу одоо сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулж байгаа сонин телевиз радио сайттай гэж судалгаа гараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол цөөхөн хүн амд асар их тоохгүй яг үндэ. Тэгээд дийлэнх нь одоо мэдээллийн сайтууд байгаа. Тэгээд манайд хэвлэл мэдээллийн байгууллага үүсгэх их амархан баг шиг энэ процесс нь. Одоо би ч гэсэн өөрөө сайт байгуулаад ажиллаж илсэн л та. Мэдээллийн сайт байгуулъя, сонин байгуулъя гэхэд нэг хурлын тэмдэглэлтэй тэгээл компани мөн бас байгууллага байгуулад домен аваад веб хийлгээл үйл ажиллагаа эхэлж болно гэсэн. Тэгэхээр энэ процесс хурдан учраас мэдээж одоо өөрийн гэсэн сайттай бол сэтгүүл зүй хий гэж хүсэж байгаа хүмүүс сайтаа байгуулад явж байна. Гэтэл сайт гэдэг мэдээллийн хэвлэл мэдээллийн байгууллага гэдгийн ард одоо яг олон нийтэд энэ шиг харагдаж байгаа хэрнээсээ үнийг өөрөөр ашиглах зорилгоор энийг үүсгэсэн байж бас болох талтай. Тэгэхээр сайттай хүн болгон яг сэтгүүл зүйн зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлэхэд хэцүү. Энийг өөр зорилгоор хийж байгаач байж болно. Тэгэхээр энийг бол яг хязгаарлахад бас хэцүү. Яагаад тэгэхээр энд нөгөө нэг хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэхтэй үг хэлэх эрх чөлөөний асуудал яригдана. Би үнэхээр чин сэтгэлээсээ сайн сэтгүүл зүй хиймээр идэг. Тэнгүү тэрний процесс нь маш хүнд хатуу байх юм бол энийг хийж чадахгүй бол ингээ хомигдоод байна гэсэн үг. Тэгэхээр хязгаарлаад би бол димий гэж боддог. Тэгэхээр энийг шүүж тунгаах чадвартай тийм одоо хэвлэл мэдээллийн боловсрол өндөртэй олон нийт байх юм бол энэ ингээд өрсөлдөөнөрөө угаасаа шүүгдэх ёстой. Тэгээ манайд энэ дээр бол анхаарах нь бага л байна гэж харж байгаа. Яагаад одоо ийм хэвлэл мэдээллийн нэг хүнтэй ч юм уу тий хоёр хүнтэй ч юм уу энэ пэйж нэгээл цэгэмэн гээд домен аяг аваал тий. Ингээд нэгдээд байна гэж таны хувьд бодож байна. Яагаад тийм олноороо нэгдээд байгаа юм бэ? Одоо энэ дээр шууд үнэлт ихэд хэцүү л юм. Хэрвээ би одоо би ингэж харж байгаа. Манайд ингээд сэтгүүлч олон нийтэд танигдаа сайн яваад ирэнгүүт чи ингээд сайттай болчих гэдэг ч юм уу тэгээ хөрөнгө оруулъя гэдэг ч юм уу эсвэл би нэг юм сайтнээс манайд ирээд эрхлэгчээр редактораар ажиллаач гэдэг урилга их ирдэг баг. Тэгээ миний бодлоор ийм боломж нь амархан байгаа учраас ийм үзэгдэл маш их болж байна гэж би харж байгаа сэтгүүл зүйд. Тэнгүүд энэ юу үсэж байна гэхээр тогтвортой гэдэг зүйл ер нь аюу худаш ирж байна. Яг бүх хүний нөөц нь аюу чадвартай тийм багийг тарамдж байгаа гэсэн үг байхгүй юу? Нэг баг ингээд аюу сайхан боожоод
3-4 жил явж итэл нэг хоёрыг нь суглаад өөчийн наашаа өрөөдөр илүү цайлан амлаад илүү алзамшаад амлаад ингээ яваад идэг. А гэтэл тэнд очисон юм бас яг доктортой явж гэнэ үү гэхээр асуудалтай байх шиг байна. Тэгэхээр яг хэвлэл мэдээллийн байгууллага CGM-ийн сайт одоо хэвлэлийн сайт үүсгэхэд амархан байгаа энэ нөхцөл бол ерөнхий том утгаараа сэтгүүл зүүн энэ одоо чадвартай хүний нөөц энэ чадaltaй доктортой ажиллах багийг энэ хүчийг аягүй тарамдж гэн гэж би бол харж байна. А нөгөө талаас хэрвээ сэтгүүлчдийн өнцгөөс харах юм бол яагаад байж болохгүй юм те би ингээд чадвартай өөрийн гэсэн яг брэнд контент үүсгээ ингээ явж байгаа юм чинь би өөрөө хэвлэлээ үүсгээд яг өөрөө бүх юмаа мэдээд те одоо эрхлэгчээс юм уу бусад хүмүүсээс хараат бас ингээд ажиллах хүсэл байж тээ гэж бас харж болно. Тэгэхээр бид нар энэ үзэгдэл одоо удаан хугацаанд явах юм бол алс эцтэй ерөн сэтгүүл зүйн салбарт юу авчирж ийнэ гэдэг дээр илүү их анхаарах хэрэгтэй байх гэж бодож байна. Таны зүгээр өөрийн хувь хүний сэтгүүлч байсан хүний те одоо багш хийж байгаа. Тэгээ хувь хүний өнцгөөс харахад ер нь яг голцоо энэ телевиз, сайт, те сонин голцоо нийгэмд ямар мэдээлэл өгж байгаа юм шиг санагддаг бай. Нийгэмд болж байгаа үйл явдлуудыг дийлэнх нь мэдээлдэг л гэж боддог шүү дээ. Яг нийгмийн юм гэдэг нь одоо нийгэм улс төр ингээл ондоо байгаа шүү дээ бидний энэ чар мэдээ юу гэдэг юм те папарацци гэл иймэрхүү чиглэлээр нь редакцтай хэвлэлүүдийг би бол одоо дийлэнхийг нь муу хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр миний бодлоор Монголд те хэвлэлийн эрх чөлөө тэгээд тэрнээс гадна эдийн засгийн эрх чөлөөний хувьд ийм байхад харин ч редакцууд ийм ачаалттай хүний нөөц багтаа ирнээс ингэж ажиллаж байгаа нь би бол сайн гэж боддог. Тэр хэвлэлүүд редакцтай мэргэжлийн сэтгүүл зүгөө хийгээд хичээгээд явж байгаа хэвлэлүүд бол дор бүрний ажиллаа хийгээл нийгэмд олж байгаа үйл явдлыг өөрсдийнхөө бичих ёстой сэдвээ бичээд ингэж явж байгаа. Наан нь ингээд нөгөө нэг самраад байгаа тий сэтгүүлч мэргэжлийн сэтгүүлч шиг мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага шиг ажиллаад байгаа хэрнээсээ харагддаг хэрнээсээ яг цагаатлахаар тгийж ажилтгүй хэвлэлүүд бол одоо жинхэнэ самарч байгаа шиг байна. Жишээлбэл тэднэр нь одоо ямар хэвлэлүүд байгаа? Түрүү нөө доктортой сэтгүүл зүү одоо энийг айгүй их тарамдуулаад байна гэж ярьсан шүү дээ. Доктортой биш гэсэн үг. Дийлэнхтэй нэг хүнээс хамааралтай. Доктортой сэтгүүл зүй гэдэг бол үйл ажиллагаа нь өдөр тутамдаа ингээ хивсцэн тэрэндээ баримталдаг тодорхой зарчимтай сэтгүүлчийн ёс зүйн кодтой компани дотроо дүрм журамтай удирдлагатай хариуцлагатай тодорхой нэг бодлоготой бид нэр 5 жилийн хугацаанд ингэж ажиллана ингэж ашиг олох юм бол ингэж тэлнэ гэсэн юм бодлоготой явж байгаа сэтгүүл зүй байхгүй юу? Энэ өрөөндөө хариуцлага хүлээгээд ашиг орлогоо олохын төлөө яваад ингэж явж байгаа. Нэг хүнээс хамааралтай сэтгүүл зүй энэ хэцүү шүү дээ. Цөөхөн хүн мэдгүй магадгүй 4-5 хүн байдаг ч гэж магадгүй. Яг ийм доктортой сэтгүүл зүй хийн энийг яг бизнес утгаар нь ингээд аваад явна гэж зориогүй бол тэгэл хин наашааг нь хин чаашааг нь тийшээл явна гэсэн. Тэгэхээр ч асар их савлгаатай гаргаж байгаа юм ч асар их тийм. Тэгсэрнээсээ энэ нь одоо хэвлэл мэдээллийн боловсруулалттай олон нийтэд энэ л өстэй шударга сэтгүүлч очиод тэрэн дээр микрофон тулгаад тэрийг өстэй шараа байдалд оруулж чадлаа. Энээс өөр сэтгүүлч аллах гэдэг ч юм уу. Энэ үзэгдэл нь эргээд олон нийтэд таалагдаад байгаа байхгүй. Тэгэхээр наан нь одоо сайн сэтгүүлчид юмаа хийгээлээдэг тэдний бүтээлийг уншиж гинэ үзэж гинэ гэдэг өөр асуудал болоод идэг. Нөгөө талд сенсацтай гарууд ингээд сенсацлаад идэг. Тэрийг нь олон нийт нь илүү тоож үзээд байгаа нь харамсалтай. Тэгэхээр миний бодлоор сэтгүүл зүйн салбар бол энэ хэвлэлийн эрх чөлөө олон нийт ёс зүй гэсэн 3 юмнаас аягүй хамааралтай гэж боддог. Тэгээ манайд олон нийт маань бол нөгөө нэг яг энэ юу гэдэг чанартай хэвлэлтэд итгэдэг, энэндээ мөнгө төлж уншдаг ийм зуршил төлөвшөөгүй байгаа. Хоёрдугаарт манай нийгмийн сэтгэл зүй өөрөө их савлгаатай болчлоо. Энэ шинэ техник технологи авчирч байгаа нөхцөл байдлаас хамаарат. Тэнгүүд энэ савлгаатай хүмүүс чинь тийм савлгаатай мэдээллүүдэд илүү их итгэж जैन хүлээж авч जैन тийм хүмүүсийг сайн сэтгүүлч гэж үзээд илүү их итгэж үнэмшиж явах шиг байна. Нэг хоёр хүнтэй редакц за нэг хоёр хүнтэй редакц гэж байхгүй байх л та. Нэг байгаа шүү дээ. Бүр одоо тухайлах юм бол ордон дотор явж байгаа CGM гэдэг юутай ирнээсээ яг CGM домен авахгүй зөвхөн пэйж байгаа. Харин тийм за таны саяны хэлдгээр эдгээр одоо хэвлэлийн
хэвлэлүүд доктортой ажиллаж байгаа яг чанартай мэдээлэлээ бэлтгэж байгаа эдийгээ чирээд байна гэж ойлгож байна. Зөв үү? Төөрөгдүүлээд энэ олон нийтэд төөрөгдүүлсэн мэдээлэл өгч чинь чирж чинь те. Зөв үү? Чирж байгаа гэж хэлэхэд хэцүү. Яагаад тэгэхээр шүү дээ би чанартай хэвлэлүүдийн хийж байгаа юмыг хүмүүс огт уншихгүй байх гэж бол бодохгүй байна. Одоо тэдний мэрэгсэн чиглэлийн хүмүүс нь бол аюу их тоогоод үзэж байгаа. Бүр массын хувьд ярихад тийм байхгүй. Манай хэвлэл мэдээллийн одоо энэ зах зээл гэж яриа л да тий. Зах зээл ерөөсөө маш хомигдмал байна. Нэгдүгürt. Энийг ганцхан бараг л ганцхан л хөрөнгө оруулагчтай байна хэвлэл мэдээллийн салбар руу. Энэ юу гэхээр төр. Төр хэвлэл мэдээлэлтэй хамтын ажиллагааны гэрээ гэдэг нэрээр маш их мөнгө зарцуулж байна. Хэвлэл мэдээллийн одоо тэр редакцтай байгууллагуудад ч тэр ганц нэг гэрээ явж байгаа сайт тий пэйжүүдэд ч тэр маш ихээр мөнгө зарцуулж байна. Тэгээд тэрүүгээрээ зөвхөн өөрсдийгөө хариулдаг, өөрсдийгөө гаргадаг. Өөрсдийнхөө гоё сайхан юмыг гаргадаг. Хүсэх юм бол нэг тодорхой санал дээр өөртөө зөрчилтэй байгаа хүнийг одоо госуулдаг тий очиж шарлуулдаг. Иймэрхүү. Энд ингээд төр оролцоод ирэхээр тэнд зах зээл хаана вэ тийшээ л явна. Энд зах зээл нь ерөөсөө л улс төрийн мэдээлэл бэлтгэх тэр төрийн ордонд байгаад байна шүү дээ. Зах зээл. Энэ төрийн ордноос гадуурх яг хөө тодорхой хэмжээнд төлж байгаа тий ингээд яг мэдээлэл төлж байгаа байгууллагууд байгаа байх. Гэхдээ тэр нь зөвх. Дийлэх хувийн төр эзлээд байгаа учраас болдсон байна гэдэг жишгийг авч ийн бусдаасаа. Төрүүлж одоо жишээлбэл пэйж сайт нээсэн тий иймэрхүү хүмүүс нь ингээ хөрөнгөтэй болоод энэ дээр нь ингээ мөнгөтэй болоод ирэхээр нөгөө нэг шинээр гарч ирж байгаа уун чадвар нь ингээ гайгүй сайжраад ирж байгаа сэтгүүлчд өөрсдөө эднэр болоод хад бид нар болд юм байна гэдэг ийм мессежийг аваад нээж гинэ олноороо нээж гинэ гэж санал нийлж байна. Яагаад тэгэхээр хараа 100% таны хэлж байгаа санал нийлж байна. Манай хэвлэл мэдээллийн байгууллага ашиг олох хэвээр. Тэгээ ашгаа юунаас олж ийн гэхээр олон нийт маань нөгөө нэг бидний мэдээллийг хэрэглэх зуршил нь хангалтгүй байгаа гэдгсэн шүү дээ. Тийм учраас хизээч мөнгө төлж мэдээлэл хүлээж авахгүй. Одоо би нэг сайттай байлаа гэд гişүнчил гарах юм бол тэнд хинч мөнгө төлж үзэхгүй. Яагаад тэгэхээр хаасайгүй бусад сайтууд сошиалор дүүрэн мэдээлэл байгаа учраас. Бизнесийн байгууллагууд уул нь баннер өгөөд ингээд хамтарч ажилладаг гэсэн сүүлийн үе сошиал медиа гарч ирээ сэтгүүл зүйн зах зээлийн хамаг ашиг орлогын дийлэнх нь одоо бизнесийн байгууллагууд одоо сошиал медиа руу алдж байна. Зөвхөн Монголд биш бүр олон улсад ч гэсэн ийм үзэгдэл амарх байна. Тэнгүү төрөл үлдэж байгаа. Төр бол мэдээж одоо яан тамгийн газартай хийж байгаа ажил бодлогоо олон нийтэд ойлгуулахыг хүсэж байгаа. Тэд нар мэдээж өөрсдийн сошиал сувагтай байгаа ч гэсэн энийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж ижил олон нийтэд хүрэх юм чинь хамтын ажиллагааны гэрээ байгуулахаас өөр аргагүй гэсэн үг. Тэгэнгүүт энийг би бол буруу зүйл гэж боддгоо. Мэргэжлийн хэвлэл бол хамтын ажиллагааны гэрээ байгуулаад тэн дээрээ харин нөгөө нэг те энэ бол зөвхөн энэ үйл явдлыг энэ бодлогыг ойлгуулах тал дээр ийм зарчим дээр гэдэг дээр байгуулдаг болов уу гэж бодож байна. Тэр яг цэг имэн гэдгийн ганц хүний хийгээд байгаа сэтгүүл зүй нөгөө нэг карманы сайт энэ төр гэд ярьдаг штэ. Тэрийг нэмэгдүүлээд байгаа зүйл бол ерөөсөө л бараг төрөөстэй нөгөө нэг одоо тэр хамтын ажиллагааны гэрээ гэсэн зүйл байгуулаад тэндээс нэг сарын 10 сая 5 сая төгрөг аваад тэргээр амьдарч байгаа сэтгүүл зүй хийж байгаа гэж үзэж байгаа хүмүүс өндөө байгаа штэ. Тэгэл худлаа өмнө ганц хоёр юм гаргаж өгч тайлангаа хаагаал тэгэл наан нь өөр тэрнийхээ хариуд юу өгөх гин хинлүү яа гин тэрийг нь хийгээ явж байгаа зүйлүүд бол байна. Энийг би бол ингээд бүр сэтгүүл зүгээс бүр тусад нь авч үзмээр байгаа байхгүй. Яаж? Одоо карманы сэтгүүл зүй хийгээд тэгээ зөвхөн тэр гэрээгээр одоо хин нэгэн сайдаас хин нэгэн эрх мэдлэлтнээс хамааралтай тэр хүнтэй ингээ ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлж болно. Би ингээд мөнгө гаргуулад авчий, ингээ авчий гэд явж байгаа хүмүүс бол энийг яг мэргэжлийн сэтгүүл зүй гэж хэлэхэд хэцүү байхгүй. Гэхдээ энэ үзэгдэл нь байна. Таны хэлдэгтэй санал нэг байна. Хүмүүс ингээ явж байгаа юм чи ингэж болох юм байна. Ингээ даган дуурайж байгаа ингээд явж байгаа үзэгдэл бол байгаа. Энэ бол яг мэргэжлийн сэтгүүл зүйгээс тусдаа байхгүй. Гэтэл олон нийтэд бол ялгахдаггүй харагдаад байдаг.
Тэгээд тэд нар ч бас ингээд ялахад бас их төвөгтэй л дөө. Олон нийт байтугай одоо мэрэгжлийн хүмүүс ч ялахад төвөгтэй. Нэг болохоор үнэхээр ингээд захиалгатай, асар хор үнэлттэй удал мэдээлэл түгээгээд нийгмийг самраад ингээд яваад байна. А нөгөө талд олон нийтийн итгэлийг даагаад дэмжлэгийг хүртэж байгаагаа хариуд их сурвалжууд өөрөө тэднэр рүү хандаад идэг. Тэгээд бас боломжийн юмнууд гаргаад идэг. Тэр хүний хийж байгаа бүх зүйл муу биш байгаа байхгүй юу? Дондор нэгээ сайн зүйл нь ч орж ирээд байна. Энэ нь ингээд хүмүүсийг энэ одоо сайн сэтгүүлч юм уу сэтгүүлч мэрэгжлийн сэтгүүл зүй үгүй юу гэж ялгаж салахад хэцүү болчихно гэсэн. Тэгэхээр одоо бид нөгөө нэг сэтгүүл зүйдээ энэ мэт ингээд нөгөө юм одоо юу гэдэг чинь бид нэг ингээ хойш нь дараад байгаа гэдэг ч юм уу те. Урагшаа ингээ тэмүүлээд байгаа сэтгүүл зүг хойш нь дараад байгаа энэ мэт асуудлаас яаж салах вэ? Яаж сэтгүүлчтэй ёс зүйтэй сэтгүүл зүй хийдэг болох вэ? Наач яг миний түрүүний ярьсан нөгөө доктортой сэтгүүл зүй байхгүй. Доктортой сэтгүүл зүй илүү удаан хугацааных бөгөөд маш их хичээл зүтгэл хөргөн мөнгө шаардлагатай сэтгүүл зүй байхгүй. А нөгөөх нь бол хэлбэрийг хинж гаргаж чадна сонирхолтой байдлыг нийгэмдээ үүсгэж байгаа хор уршиг юу вэ гэдэг бол дараагийн асуудал болчихж байгаа. Тэгэхээр миний бодлоор доктортой сэтгүүл зүй, мэрэгжлийн сэтгүүл зүй хийж байгаа хүмүүс нөгөө тал сенсацлаад байгаа тэ хаашаа бол хаашаа юм шиг ирнээсээ сэтгүүл зүй хийж байгаа харагдаад байгаа энэ хүмүүсээс илт даван гарч ялгарах хэрэгтэй. Тэрний тулд ялгаралтай тодорхой контент нийгмээр яригдах тэр асуудлыг өндөр түвшинд гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Түрүүн та нөгөө манай хэвлүүд ерөн дийлэнхтэй юу мэдээлээд байгаа ингэж асууж ирсэн шүү дээ. Өдөр тутмын үйл явдал байхгүй дийлэнх нь. Нийгэмд юу болж байна, боловсрол, эрүүл мэнд юу болж байна, дийлэнх нь үйл явдлын мэдээлэл яг редакц хүч хөдөлмөрөөр шингээгээд энэ ноцтой асуудлыг барьж аваад энийг нийгмийн түвшинд яригдах хэмжээнд яг энэ брэнд бүтээгдэхүүн энэ дээр анхаарч идэг хэвлэл цөөхөн л болчиход байна л та. Дийлэнх нь ингээ өдөр болгон хийдэг одоо төргөө олоод хийгээд гэсэн. Тусгай минигээр хийж байгаа хоол биш. Тэгэнгүүт одоо ингэ бодоод үзэхэд тухайлбал 19 онд Icon сайт жидүүгийн эргийг илчилж ирсэн шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас их хэмжээний мөнгө ингэж авч байгаа тухай. Тэр бол тухайн үед нийгэм даяараа ингэ яригдчихсэн шүү дээ. Тэгэхээр сэтгүүл зүй яг ийм зүйлийг доктортой сэтгүүл зүй хийж байгаа хүмүүс доктортой хийгээд байн гаргаад энэ чинь үнэхээр олон нийтийн бухимдах хэмжээний асуудал байхгүй. Ингээд яваад байгаа юм бол хүссэн үсээгүй хүмүүс ишигээл явна. Тэгэхээр бид нэр төрийг бол олон нийтийг хэвлэл мэдээллийн боловсролтой болгоосэй гэж хүлээх хэрэггүй юм байна, болгохчгүй юм байна. Гэхдээ мэдээж манай сэтгүүл зүй экосистемд үйл ажиллагаа явуулж байгаа их сургуулиуд, төрийн бас байгууллагууд ийшээгээ хандаж хийж байгаа л. Нөгөө талд сенсацтэй сэтгүүл зүй хийж байгаа хүмүүсийг чи буруу зөв гэж хязгаарлах хэцүү байна. Тэгээд хориглоод эхлэх юм бол энэ бас ингээд сэтгүүл зүйдээс өрөг өрнөлттэй гэж болно. Одоо тухайлбал таны түрүүний нэрийг нь дуртахгүй гэдэг хүн чинь ордонд ингээд тэгээ ёс бус ашигласнаас болоод бусад сэтгүүлчид хуралдаа нэг сурвалжлах эрхийг нь хааж байгаа байхгүй. Тэгэхээр нэг сэтгүүлч ингээ ёс зүйгүй байхад тэргээр нь дайлимдуулаад сэтгүүлчдийг хоригдсон хууль баталчих болно гэсэн үг. Тийм учраас доктортой сэтгүүл зүй хийж байгаа сэтгүүл зүй маань яг энэ одоо өөрсдийнхөө нөгөө нэг гарыг гаргаж хийсэн энэ тусгай хоолой олон нийтэд ийм бүтээлүүдээ тэгээ брэнд контентоо илүү доктортой хүргэх энэ дээр хүчин чармаалтаа гаргах хэрэгтэй юм болов уу гэж би боддог. Миний бодлоор одоо редакцтэй сайтууд, телевизүүд, сонинууд ер нь өдөр тутмын юмдаа дийлэнх хүчээд үрээд тах шиг байна. Өдөр тутмын мэдээлэлтэй. Гэтэл одоо мэдээлэл гэдэг бол хаа сайгүй болчиход байна. Тэрийг буруу гэж байгаа юм биш. Тэгэхээр энэ их олон мэдээллийн давалгаан донд манайхыг яг ямар контентоор юугаар ялгархын тэн дээрээ илүү хүч хаяад тэрийг ингээд доктортой эсхийн хугацаанд хичээл зүтгэл гаргаад явхад төсөн үсээгүй хүмүүс манайхыг уншдаг, дэмждэг болох болов уу гэж бодож байна. Төрийн ордонд ордог сэтгүүлчид тодорхой хэмжээний туршлагатай авах хэрэгтэй гэдэг одоо яригдж байна л да. Энэ дээр бас маргалтж байна. Өмнө нь тийм байсан те. Тэдэн жилүүдээр редакцтай ажилласан, 3 жил шигтгэлүүдээр редакцтай ажилласан сэтгүүлч төрийн ордны парламентын үнэлэх аваад, парламент сурчлах үнэлэх аваад орно гэдэг. Одоо гэтэл тийм биш болцсон. Энэ дээр та юу гэж боддог? Тийм төрийн ордонд лайв хийдэг сэтгүүлчид маш их болсон шүү дээ. Одоо ерөөсөө уул нь парламентын сэтгүүлч,
За улс төрийн сэтгүүлч энэ төр гэх юм бол за парламентын сэтгүүлчүүд парламентын үйл ажиллагааг сурвалжлагад илүү их анхаарна. Улс төрийн сэтгүүлчүүд илүү улс төр намын бодлого үзэл баримтлалынхаа дагуу байна уугүй гэдэг дээр анализ дүн шинжилгээгээ явах хэрэгтэй. Тэгэнгүүт манайд юу гэдэг түрүүний нөгөө лайвын сэтгүүл зүй гэдэг үзэгдэл энэ ингэж болох юм байна гэдгийг хараад маш олон хүн юм хийж эхлэе. Энэ нь төрийн ордонд ч үргэлжилж байна. Тэгэнгүүт тэнд сэтгүүлчид юу хийж ийм гэхээр ерөөсөө микрофон барайл дагаалгүйгээд байгаа шүү дээ. Яг юм шингээсэн юм хийхгүй байна. Энэ үзэгдэл тантай санал нэг байна. Хор уршигтай байна. Олон нийт яг л ийм хүлээдэг болчлоо. Нөгөө нэг энгийн ажил төрөл юмыг нь ойлгуулах гэдэг юм асуухаар худалдагчлаа гэж хардчих. Одоо микрофон барьсан хүн бол заавал л ерөөсө хараагаал загнаал эн чинь юм биш юм уу, тийм биш юм уу гэдэг юм үзүүлэх ёстой гэдэг ийм зүйл рүү оруулчлаа гэдэгтээ санал нэг байна. Нөгөө талаас бидний анзаарж байгаагаар улсын хурлын гишүүч гэсэн их сурвалжууд маань ерөөсөө сэтгүүлчд бол ингээл нэг микрофон бариаг гүйж идэв. Айгүйх загнадаг боллоо шүү дээ. Сүүлийн үед сэтгүүлчдийг зүгээр хүснээрээ чамтай юм ярихгүй, чамд юм өгөхгүй. Бүр ингээ харааж загнадаг хүртэл боллоо. Тэгэхээр энэ бол ингээд улс төрийн хүрээнийхэн тухайлбал сэтгүүлчд гэдэг бол ийм амархан хүмүүс гэж харагдуулдаг ч юм уу тий. Ингээ зөндөө олон одоо сул талууд байж лээ л та. Тэгэхээр тухайлбал парламентод орж байгаа сэтгүүлчдийг яах ёстой юм бэ гэдэг дэр энэ дээр ахаал өөрийн зохицуулалт хэрэгтэй байх. Редакц ахаал энэ дээр бодлого хэрэгтэй. Редакц одоо парламент руу явуулах байгаа улс төрийн сэтгүүлч болгоно гэж зорж байгаа сэтгүүлчдээ ядаж нэгтэй чуулганыг яаж сурвалжлалтын байнгын оруудад юу хийдیں, хизээ хуралдтын, ямар дэг журамтай байдیں. Тэр хууль журмыг нь судлуулад ингэж мэнгэж явуулах юм бол арай өөр зүйл гарах байх. Тэгэхээр энийг ахаал нөгөө нэг редакц дотор өөрийн зохицуулалт хийх ёстой. Нөгөө нэг доктортой сэтгүүл зүй буюу бодлого зорилготой сэтгүүл зүйл энийг хийнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө ганц нэг хүнтэй хэвлэлүүч редакцг болчиход байна шүү дээ. Тийм. Редакцг учраас тэднэрт бол хамаагүй мөнгөө л олж ивэл ингээл яаж ивэл юм болчихно. Тийм. Тэгэхээр жил тогтоох нь харин зөв юм болов уу, буруу юм болов уу? Одоо тэнгуут л нөгөө сэтгүүлчд хэрвээ 3 жилгээл жил тогтоочингууд нөгөө тал дургуйч хүмүүс бас их гараад ирнэ те. Тэгээд тэрнээс гадна би одоо 10 жил ажилласан 15 жил ажилтан туршлагатай сэтгүүлч байж байгаад нэг редакц байгуулаа удаагүй байсан чинь тийшээ орох гэсэн чинь ахаал 3 жил хүлээ гэвэл бас харамсалтай. Тэгэхээр яг хатууд өрмөр ингэж шийдэхэд хэцүү л байна. Редакцууд салбар өөрсдөө дотроо анхаарал энийг яаж сайжруулъя гэдэг дээр редакц л аягүй сайн ажиллах хэрэгтэй гэж би бодож байна. Миний докторийн судалгааны сэтгүүлчийн ёс зүйс аахгүй. Тэгээд би редакцийн түвшинд энийг яаж зохицуулж яана гэдгийг судалсан чинь 80 гаруй яг олон нийтэд танигдсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын ёс зүйн кодод анализ хийгээд тэгээд сайт дээрээ сонин дээрээ тавьсангуудыг нь цуглуулад тавиагүй бол бүгднлөө нуцтаа танай ёс зүйн кодыг хаанаас олж болох уу, кодтой юу, кодгүй юу гэж заримыг нь мэйл зээлээр аваад ингээд үцхээр ерөөсөө нэг 10 орчим хэвлэл яг өөрсдийн гэсэн ёс зүйн кодтой, редакцийн ёс зүйн кодтой гэсэн үг. Зарим нь бол яг хэвлэл мэдээллийн зөвлөлийн буюу салбарын ёс зүйн кодыг энийг манайх ашиглаж байгаа манайх кодтой гэж үзэж илээ. Гэтэл салбарын код бол ерөнхийдөө ерөнхий байхгүй. Редакцийн код бол редакцийн нарийн үйл ажиллагааг маш нарийн зохицуулна. Танах лайв хийдэг бол юуг лайв хийж болох юм, юуг лайв хийж болохгүй. Лайв хийхдээ яаж одоо их сурвалжийг баталгаажуулах ёстой юм гэдэг ч юм уу. Тэгээ танах хэрвээ дата сэтгүүл зүй хийдэг бол өгөгдлийн үнэн бодиттой байдлыг яаж шалгах юм гэдэг ч юм уу. Редакц яг энэ нарийн чиглэлийнхээ дагуу ёс зүйн кодтой байх ёстой. Тэнгүү тэр нь ерөөсөө 10хан хэвлэл байгаа байхгүй. Тэгээд тэр 10 хэвлэлийн ёс зүйн кодод яг ингээд кодод тавигддаг шалгуураар дүн шинжилгээ хийгээд үзэхээр тэнцэх нь айгүй ховор. Тэгэхээр эн чинь ерөөсөө редакц кодгүй байна, муу кодтой байна гэдэг бол редакц яг энэ доктортой сэтгүүл зүй хий гэдэг өдөр тутмынхаа галтгооны ажил руу анхаарахгүй байна гэсэн үг. Бичиг баримтынхаа ажил руу анхаарахгүй шууд л ганцуугаа шамлаад годмонд гараад үйл явдлаа хөөгөө явж гин гэсэн үг. Энэ өөрөө манай сэтгүүл зүй гэдэг энэ бизнесийг доктортой болгоход хэцүү болж байгаа. Одоо ингээд сайт үүсгэн байгуулж байгаа хүмүүсийг харахаар за 1-2 сар одоо
цалингаа тавих мөнгөтэйгээ эхлээл за одоо би мөнгө олно гэж бодож байгаа шүү. Гэтэл 1-2 сар өнгөрөхөд яг үндэ үйл ажиллагаа жигдрэч бүү ийм байдаг. Тэгэхээр бизнесээ эхлүүлэхдээ ч гэсэн эхлэх хөрөнгөтэй. Тэгээд нэлээд судалгаатай те бид нар ийм контент хийн энэ маань ингэж ашиг болоод тэдгээр хугацаанд яваад бид нар ийм ашиг болоод энэ зарлаа хасаад ингэжээж манайх доктортой явна гэдгийг харж иж хийхгүй бол шууд хийгээд ингээд байгаа нь айгу одоо энэ бизнесийг докторгүй болгох чинь ер нь редакцууд яг энэ алсын аргаа тодорхойлох, зарчмаа тодорхойлох, хүний нөөц зардлаа тооцоолох, брэнд контент нь юу байх юм, ялгарлал нь юу байх юм гэдэг энэ зүйлээ тооцоолж иж энэ доктортой хэрэгжих боломж нь бүртгэх гээд байгаа юм. Тэгэхээр огт тооцоол хийхгүй за нэг хэдэн таньдаг найз нөхдөөрөө юм уу хэдэн хүн олоод ингээл би хийчихье гэж бодоод байгаа нь өөрөө их хортой байна л гэж би хараад байна л да. Сайт нээхэн сэтгүүлчийн ёс зүйтэй ямар холбоотой юм? Сайт уу? Тий, сайт нь шинээр нээхэн. Шинээр нээж байгаа бол миний бодлоор л танах хэсэг кодтай байх хэвээр. Танай дээр шинээр нээж байгаа юм чинь шинээр сэтгүүлчд орно. Тэгэхээр тэр багаараа нийлээд ёс зүйн код хийж болно. Тэгэхээр ёс зүйн код гэдэг бол энэ ерөөсөө нэг хідэн хуудас цаас байгаа дараад мартчихдаг зүйл байхсгүй. Энэ яг бид нар орч руугаа орохдоо өдөр болгон кодоо игээд ордогтой адилхан танай анууд байнга үлгүүтэй ингээ байж ах хэвээр зүйл байхгүй. Тэгээд манай дээр ингээд шүү дээ кодтой хэрнээсээ тэрийг өдөр тутамдаа ашиглахгүй байгаа байхгүй. Шинээр сэтгүүлч ороход танилцуулдаггүй. Эсвэл юу ёс зүйн асуудал гарахад бид нар код дээр энийг тусгайг учраас ингэчлээ. Тийм учраас энийг энэ байдлаар тусгая гэж ингээ кодоо шинжилдэг ч юм уу. Ингээд нэг юм батлаад мартчихад байна. Энийг өдөр тутамдаа хэрэглэхгүй байна. Хэрэглэхгүй ангууд энэ ингээд ашиггүй зүгээр л нэг урайлга төдий цаас болоод тавиад байгаа байхгүй. Уул нь хэрэглэх ёстой. Хэрэглэжээж сэтгүүлчид чинь бид нэр кодоо ингэж өөрчлөе гэдэг асуудал руу явна. Энэ нь өөрөө зөвхөн одоо сэтгүүлчид биш хэвлээ эзэн сэтгүүлчид энэ баг дотор ч гэсэн янз бүрийн харьцаа байгаа шүү дээ. Энэ харьцааг ил тод хариуцлагатай байлгахад эргээд нөлөөтэй байхгүй юу? Одоо юу гэдэг эзэн сэтгүүлчийг ажилд авахдаа өө чи хараат бус ажиллаж болно гэж хэлсэн ирнээсээ яг ингээд ажиллаа явж исэн чинь өө наатныгаа бичиж болохгүй бичих тэгчих гээд болно. Гэтэл бидний хамтдаа баталсан энийг манайхыг одоо баримтлана гэсэн редакцийн ёс зүйн код дээр маань ингэхгүй гэдгийг заалттай авах юм бол сэтгүүлч эргээ бариад та ингэж ийн гэдэг асуудлыг ярьж болно гэсэн. Ийм бодлогын баримтчиг байхгүй бол энийг ярихад хэцүү. Тэнд ажиллахад хэцүү болно. Эсвэл тэнд уусна нэгтгэхээс өөр аргагүй болно. Тэгэхээр доктортой сэтгүүл зүйн бол ер нь ёс зүйн кодоос эхэлнэ. Танайх сэтгүүл зүйн бизнесээ хэр удаан хугацаанд төлөвлөж байгаа ялгаралчин юу вэ гэдгээсээ эхэлж байгаагаас харна л гэсэн үг. Сэтгүүлчийн ёс зүйг байл яриад гэхдээ бид нар бүгдээрээ тийм. Сэтгүүлчийн ёс зүй гэж юу нь яг юу юм яг? Би болохоор сэтгүүлчийн ёс зүй биш сэтгүүл зүйн ёс зүй гэж ярих туфтаа. Яагаад тэгэхээр энэ ганц хүнээс хамаарах зүйл биш. Энэ системийн асуудал байхгүй. Танай редакц чинь ямар юм, танай салбар чинь ямар юм, танай хаанаас ашиг орлого яаж олдгийг олон нийт чинь ёс зүйтэй бүтээлэхээр энийг чи үнэлт юм уу? Яад юм уу гэдэг системийн асуудал учраас би энийг сэтгүүл зүйн ёс зүй гэж ярих хэрэгтэй болов уу гэж боддог. Хувь хүний сэтгүүлчийн ёс суртахуун, ёс зүйн асуудал бол мэдээж байна. Хувь хүн болгон өөрсдөө ёс зүйн шийдвэр гаргадаг. Сэтгүүлч өөрөө яг энэ мэргэжлийн ёс зүйн хувьд хүчтэй субъект байхгүй. Хэдийгээр редакц ингээд ёс зүйн кодтой байлаа ч гэсэн сэтгүүлч их сурвалжтайгаа харилцах, энийг бүтээлдээ яаж оруулах уу, тэгээ бүтээлээ яах уу гэдэг дээр гол ажиллаж байгаа хүн сэтгүүлч учраас сэтгүүлч энэ яг мэргэжлийн ёс зүйн хувьд маш хүчтэй тийм нэгж гэж харж байна. Тэгэхээр сэтгүүлчийн ёс зүй гэдэг бол тухайн сэтгүүлч мэргэжлийн ёс зүй маань ямар чухал вэ гэдгийг ойлгоцсон, энийг мэддэг, мөрдөлтгүй дагаж баримтлж чаддаг ийм сэтгүүлчийг ёс зүйтэй сэтгүүлч гэж хэлнэ. Гэтэл одоо ажиллаж байгаа зарим сэтгүүлчд бол сэтгүүлчийн ёс зүй гэдэг хичээл аваагүй ч хүмүүс байна. Энэ талаар огт ойлголтгүй ч хүмүүс байна. Ойлголттой ч гэсэн ашиг сонирхлоо тэргүүн тавьж байгаа хүмүүс ч байна. Өсөхгүй багт нь яриа авах гээд хойноос нь гүгэдэвэл энэ ёс зүйтэй сэтгүүлч үү, ёс зүйн сэтгүүлч үү? Яг томьёолж хэлэхэд гэсэн юм. Маш бүрэн хариулт хийж магадгүй. Аристотл ч гэсэн ёс зүйг ер нь шинжлэх ухаан шиг
томьёолж илж болохгүй гэсэн аахгүй. 2 дээр нэмэх нь 2 тэнцүү 4 гэдэг бол Монголд ч адилхан, Америкч адилхан хаач нэг томьёогоор байхгүй. Гэтэл ёс зүй гэдэг зүйл нийгэмд цаг үед өөр. Бид нар дундад зүүнд бурхан шүтдэг байсан бол ёс зүйн хүн одоо бол өөр шүү дээ. Тэрнтэй адилхан яг ингээд камер тулгаад микрофон тулгаад хариулт өгөхгүй байхад нь араас нь гүгээд ах нь ёс зүйтэй ёс зүйгээ шууд хэлэхэд хэцүү. Энэ яг ямар асуудал дээр байсан, ямар одоо дүр төрслөл үзүүлсэн гэдгээс айгүй их хамаарах. Масаараа тухайлах юм бол юу гэдэг манай дээр чинь мөр ингэжсэн шүү дээ. Гэмт хэрэг болсон газар очиод шууд ингээд тэнд цагдаа нар очихоос өмнө хүмүүс очихоос өмнө гэрч олох хүнээр юм яриулаад баг гэмт хэрэг дээр дүнэлт гаргуулах хэмжээний тийм лайв хийж олно гэдэг үргэлжсэн шин. Тэгэхээр эн чинь бол ийм нөхцөлд бол аимшигтэй. Тэгэхээр юуг лайвдаж болох вэ? Юуг лайвдахгүй байж болох вэ? Одоо тухайлах юм бол алдартай шүдний эмчийн хөлтэй холбоотой хэрэг дээр те ангаах дээр очиод хамт явсан багш нар дээр нь микрофон тулгаад үгүй та энд хариул яагаад хариулахгүй байгаа та яг алдсан юм шүү. Алдсан учраас хариулахгүй байгаа юм шүү. Тэгэхээр энэ бол ингээд аюултай. Тэгэхээр яг юун дээр одоо яаж гэдгээс хамаарад энийг ёс зүйтэй ёс зүй гэдэг нь яригдана. Яг одоо шууд ингээд томьёолж хэлэхэд хэцүү. Ер нь ёс зүйн шинжилгээ ухааны онцлог нь тийм байхгүй юу? Бусад шинжилгээ ухаантай адилхан шууд энэ бол туйлын үнэ, энэ бол туйлын удал гэж хэлэхэд хэцүү. Нөхцөл байдал болгон өөр байна. Гэхдээ энийг бид нар яаж авах ёстой вэ гэхээр манайх одоо тухайлбал нэг тоогоороо нулимдлаа гэж аюу хэлдэг шүү дээ. Би бол ингээд ёс зүйн зөрчил гаргасан үнэхээр бүр ингээд тичмэргүй юм манай салбарт болохоор би өөрийнхөө пэйж дээр сэтгүүл зүйн тухай ярилцъя гэдэг пэйжтэй тэн дээр ингээд бичдэг байхгүй. Тэгэхээр чатаар орж ирээд чи тоогоороо нулимдлаа, чи өмнө сэтгүүлчээр ажиллаж байгаад одоо нэг багш болохоор ингэж гээд энэ ойлголт бол маш буруу. Бид нар манай редакц дээр болоогүй байсан ч гэсэн манай салбарт яригдчихж байгаа энэ асуудлыг салбараараа хилэлцэх, эрүүл ухаанаар харах, бие нэгээ шүүмжлэх ийм зоригтой байх хэрэгтэй. Ингэжээж энэ сэрүүлэг болно, цэвэршинэ гэж би боддог. Би оюутнуудаа ч гэсэн та нарын мэдээг хэрвээ хин нэгэн хуулаа бичсэн бол шууд меншн хийгээд фэйсбુક дээр биччихье гэж хэлдэг. Шинэ ажилд орохдоо кодтой юм уу, үгүй мүү гэдгийг асууж иж оржээ гэж хэлдэг. Тэгээ сүүлийн үеийн төгсөгчтэй харахаар айгүй гой бүр яг скриншот хийж агаад танай саяд миний мэдээг хусгаа болооч гэд бичиж байхын арга айгүй бахархалтай байдаг шүү дээ. Бидний салбар дотроо ийм эрүүл шүүмжлэл өрнүүлж ээж тэгээ тоогоорууга одоо нулимх гэж хэлэх нь хаашаа юм. Тоогоорууга зөв өнгөж ээж манай салбар цэвэрших болов гэж бодсон. Харин тийм тэгээ шүүмж хэлэхээр хүлээж авах болцсон юм шүү дээ. Одоо ер нь би бол маш их шүүмжилдэг байхгүй байсан. Одоо болцсон. Би одоо энэ сэтгүүлчтэй ер нь мэрэгшүүлэх хэрэгтэй байна тий. Ёс зүйтэй байлгах хэрэгтэй байна жишээлбэл. Тэгээ хаана яаж би авч явахаас нь эхлээд л хаана хэрхэн яаж асуулт тавихаас нь эхлээд л тий. Ингээ нэг мэрэгшүүлэх хэрэгтэй байна гэдэг дээр би ер нь маш их шүүмжилдэг байсан. Манай сэтгүүлчтэй ёс зүй байхгүй гээл тий. Яг бүгд биш л тий. Тодорхой хэсэг нь. Тэгээ энэ мэрэгшүүлж ээж тэгээ энэ мэрэгжил нь өөрөө нөгөө талд үнцэн нунаад байна те яг энэ гаргаж байгаа үйлдэлүүдээс нь болоод тэгээд маш их шүүмжилдэг гэсэн. Тэгээд авдаг ч юм байт юм байлээ, авдаггүй ч юм байт юм байлээ. Авдаггүй хэсэг нь энэ нэг тэнэг залууд юу өөрийгөө одоо сэтгүүл зүйн оёо өргөлгөө бодсон юм уу гэл ингээ бодоо явж байгаа хүмүүс байдаг. Тэгээ одоо яг авах нь тэгэл аавна үсттэй. Саяын энэ зөрчилтөөр ч гэсэн зүгээр нэг надтай хуучаа ажиллаж исэн манай бэм бэрэл нэг пост бичснээс болол ингээл сошиал дээр сэтгүүлчд хоёр хуваагдаж эхэлж байгаа байхгүй. Нэг тал нь чи төрийн албанд сэтгүүл зүйд ажиллаж байгаа төрийн албанд ажиллачаад юмыг нэг талаас хардаг болсон байна гэдэг ч юм уу те ингээл зөрчилдөж эхэлж байгаа. Тэгэнгүүт манай энэ сэтгүүл зүйн салбарын жирээс нэг юм шүүмж хүлээж авах болцсон юм биш үү гэдэг нэг юм үнцэг харагдсан л та тэн дээр надад. Яг ингээ хоёр талаа болоо гэж байна. Нэг тал нь юу гэхээр нөгөө чөлөөт хэвлэл гэж яриад байгаа. Тэ одоо бид нар шинээр сайтаа одоо шинээр нээсэн. Тэгээ тухайн үед яг тэр өдөр нөгөө
зэрэгт байсан нөгөө Мишка гэдэг охин яг сайт нээсэн постоо оруулсан байсан. Тэгээ араас нь бимба пост оруулсан байнгут нь би бас тэр охинд их хүнд тусч байгаа байх та гэж бодсон байхгүй. Яг тэр хоёрын пост дээл дараалал тэгэл ингээ хүн хуваагдулсан. Тэгээ энэ дээрээс ингээ нөгөө яг мэтгэлзээд байгаа нэг сайн хэрэг. Гол нь мэтгэлзээ нь эрүүл биш байгаа байхгүй. Эрүүл биш. Нэгэндээ нэг юм бодсон мэтгэлзээ байгаа байхгүй тий. Чи юм уу ингэж юм уу тий. За яах вэ чи ингэж. Бүтээн байдлаар л хараад. Тэгээ үнэхээр салбар чинь өөрөө ийм болгоо байцсан байна гэдгийг тэнд ингээ харж байгаа хүмүүс цөөхөн байгаа байхгүй. Зүгээр л сайт нээж болохгүй нээж болох дээр л хэрэлдээд байгаа байхгүй хоорондоо зөрчилдөд. Тэгэхээр нэг юм эрүүл шүмж байхгүй болсон юм уу да. Тэгээ энэ нь өөрөө эрүүл шүмж байхгүй байна гэдэг чинь энэ өөрөө буруу зам руугаа явж байгааг л шинж байхгүй. Ер нь ахаал энийг би эрдэгстэй болох гэдэг. Яа тэгэхээр одоо эвлэлийн зөвлөлд ажиллаж байхад юм уу ер нь судалгааг явж байхад би залруулгыг бас судалж өгсөн байхгүй. Одоо сэтгүүлч бол хүн л юм чи алдаа гаргаж болно шүү дээ. Баримтын болон янз бүрийн алдаа. Жижиг том алдаа гаргаж болно. Тэгээ тэн дээр хин нэгэн гомдоод юм эсвэл гомдоогүй байсан ч гэсэн өөрөө хараад залруулга гаргаж болно шүү дээ. Тэгэхээр хин нэгэн бүр гомдчоод байхад тэр нь одоо алдаатай гэд нотлогдчоод байхад залруулга хийдгүү. Хийхээр айгүй жижигхэн нөө боёо гэдэг шиг хийдэг. Хизээч бид нар ийм зүйлээс олоо буруу зүйл хийчлээ. Энийгээ сайжруулахын төлөө бид нар ингэж ажиллана гэдэг ийм эрүүл залруулга баг олж хараагүй. Тэгэхээр энэ бол редакц бас энэ соёлыг төлөвшүүлэхгүй л юм гэсэн үг. Тэгэхээр редакц өөрөө бас алдаагаа хүлээх одоо шүүмж хүлээн авах энэ соёлыг бүрдүүлэхгүй байх гэдэг чинь сэтгүүлчид бас энийг хэвлэж авах хэцүү болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр ахаал би нөгөө нэг редакцл гэдэг рүүгээл харин тийм. Тэгэхээр нөгөө редакцгүй байгаад нь шүү дээ зарим нэг нь. Тэгэхээр редакцгүй байгаа одоо энэ за яг хөө редакцгүй байлаа ч гэсэн те 2-3-аараа нийлчээд сайн сэтгүүл зүй хийгээд явж байгаа хүмүүсийг өгөөсөхгүй шүү дээ. Муу сэтгүүл зүй хийгээд байгаа сэтгүүл зүүн одоо тэр ёс зүгээ удаа дараа зөрчөөд байгаа те. Иймэрхүү хүмүүс төр одоо яах хэвтэй юм болоо ер нь. Мэснээ ажиллах хэвтэй юм болоо эсвэл хэвлэл мэдээллийн зөвлөлд ажиллах хэвтэй юм болоо. Хэвлэл мэдээллийн зөвлөл төрийн бас байгууллагууд ажиллах хэвтэй. Одоо хэвлэлийн зөвлөл тухайлбал редакцуудаар яваад ёс зүй гэдэг чинь юм бидэн кодны юм бидэн гэдэг өглөөний уулзалт хийгээ явдаг. Гэтэ тэрийг мэдээж бас тэр хэвлэлүүд хүсэхгүй хийж болно. Хүсэхгүй байхад наалга нөшөөлөө орж болохгүй. Тэгэхээр гол арга бол миний бодлоор чанартай сэтгүүл зүй хийж байгаа хүмүүс хэлбэр сонирхлын хувьд сенсацийн хувьд ч тэднийг давж гарах хэрэгтэй. Чанартай бүтээлээ уншуулахын тулд бид нар энд ийм байна гэдгийн тулд энэ нь илүү олон илүү доктортой ах юм бол өссөн үсээг уншина. Хүмүүс тэнийг биш хэмжээний ялгаа зааг нь гаргана гэсэн. Чанартай сэтгүүл зүй хийж байгаа хүмүүс хэтэрхий даруухан байна гэж би хэлмээр байгаа байхгүй. Манай уншигчид ирээд уншчин би ингээ сайн хийчих уншчин л гэдэг. Гэтэл уншигч чинь одоо залхуу болсон ингэдэг л болсон. Одоо CGMN гээд браузер дээр бичиж ордог, зорж мэдээллийн вебсайт уншдаг хүн тийм юник үнийч уншигч айгу ховор болсон. Тэд нар дийлэнх нь сошиалоос өсөрч орж ийн. Өсөрч орох нь битэл зөвхөн сошиал дээрээ л үзхийг хүсэж байгаа байхгүй. Алгоритм бид нар өөрсдөө ийм байгаа учраас бидний хэрэглэгч Facebook дээр, Instagram дээр, сошиал дээр байгаа юм чинь сэтгүүл зүй ийшээ орхоос өөр аргагүй тэгээд энд ямар хэлбэр дүрс галбиртай юм ямар бүтцтэй юм хүмүүс таалагдаад байгаа нь тэрийг нь судалж мэдээд яг сайн сэтгүүл зүгээ тийшээгээ нийцүүлэхээс өөр аргагүй. Тэгэхгүй бол тэндэл сайн сэтгүүл зүй хийгээд ивэл тийшээ чинь хүмүүс зорж очихгүй байна. Мэдээлэл хангалттай эргэн тойронд байна. Тэгэхээр энэ сенсацтай сэтгүүл зүг хоригдлоход айгүй хэцүү байхгүй. Нэг хүний хоёр хүний сэтгүүл зүг. Ягаад тэгэхээр хэвлэл мэдээллийн салбар гэдэг бол өөрөө их эмзэг салбар байхгүй. Эрх чөлөөний хувьд, итгэл үнэмшлийн хувьд ч гэсэн хүмүүс ингээд сэтгүүлчдийг гидлээ уурлаа шантаачин энтергээ шүүмжилдэг ч гэсэн яг цагаад дуулаад нэг нэвтрүүлэгт ураад ингээд айгүй хүндэтгэж ордог. Тэгээ аав ээжтэй ороо би зургатаар гарна шүү гэж хэлдэг штеп. Тийм харьцангуй эмзэг байхгүй. Итгэлийн хувьд одоо ёс зүйн хувьд ч хэвлэлийн эрх чөлөө ч гэсэн маш их эмзэг. Энийг болохгүй гэд ингээд хатуу дүрэн тогтоочвол хумигдаад ээж болно. Болно гэд ингээд нээлттэй тавьчингууд энэ ёс суртахуунда баригдахгүй байх юм бол нэг хүн одоо ёс зүйгүй ашигласныхын төлөө бүхэл бүтэн чуулганыг хэвлэл дамжуулахыг хориглож шүү дээ.
Тэгэхээр ийм зүйлийн одоо хууль тогтоогчдын юм уу хоол болохгүй тулд ёс зүйтэй байх хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөөгөө бид нар хангалттай ашиглах хэрэгтэй. Энэ хизээ бүрэн ашиглагддаг вэ гэвэл ёс зүйтэй байгаа үед байхгүй. Ёс зүй хилээзгараасаа даваад энэ үзэгдэл аимшиг юм болоод эхлүүл дээр байгаа хүмүүс энийг хязгаарлах ёстой, хуулиар хязгаарлана гэдэг зүйл рүү орно. Хуулиар хязгаарлал хэцүү. Олон нийт хуулиар хязгаарлахыг дэмжиж эхэлнэ гэсэн. Төр оролцоо байчвал бараг л цаашаага өөрөө хөгжөөд явчихнаа гэсэн бодолтой хүмүүс зөндөө байна тийм. Ер нь тэгээ нөө төр оролцдог юм болгоно л сүрээд байна гэсэн ийм ойлголттой тийм. Тэнгуут одоо энэ хэвлэл мэдээллийн салбарт төрийн санхүүжилт нь их байна. Тэг үнэхээр их байгаа учраас угаасаа ордонд хүмүүс хэвлэл мэдээллийнхээ цэгмэнүүд ихээр цугларч байна тийм. Тийм учраас төр оролцоо болж төр ингээ санхүүжүүлэхэ болж тийм төр гараад чаад өгвөл тэртээ тэргүй хэвлэл мэдээллийн салбар өөрсдөө цаашаа хөгжөөд контент юу гэдэг тийм нийтлэл нэвтрүүлгээ гаргаад хөгжөөд явна гэсэн ийм бодолтой нэг хэсэг хүмүүс байна. Би бол энэтэй яг өнөөгийн нөхцөл санал нийлэхэд хэцүү байна. Төрд тийм боломж байгаа байхгүй юу? Яг гэвэл төрийн байгууллага бол өөрсдийн гэсэн сошиал хуудастай хажуудаа сэтгүүл зүүн редакцийн хэмжээний хэвлэлийн багтай. Тэгэнгүүт төр ерөөсөө оролцоо байлээ гэд тийм хуультай ч юм уу боллоо гэж бодъё л да. Тэгэнгүүт бид нэр өөрсдийнхөө сошиал дээр тийшээгээ мөнгө хаяад тийшээгээ иргэдээ татаад ингээ явна гэсэн. Гэтэл яг одоогийн нөхцөл байдал бол тэгтээ төр тэхгүй. Яагаад гэхээр олон нийтийн хэвлэл мэдээлэл гэдэг чинь төрийн сувгаас шал өөр зүйл байхгүй. Энэ дахиад нөгөө ихтгэл байна. Нэг албан газрын хаягаас мэдээ үзэхээс илүү TV5-ын ч юм уу аль нэг телевиз радиогийн мэдээ үзэж байгаа хүн өөрөө би сэтгүүл зүйн мэдээ уншиж гэн гэдэг мэдрэмж авна гэдэг бол өөр байхгүй. Тэгэхээр одоогийн нөхцөл байдалд ингэх ямар ч боломжгүй. Төр ч гэсэн өөрсөнд нь тийм боломж байгаа ч гэсэн тэд нэр олон нийтэд зориулсан хэвлэл мэдээллийн хэрэгслэр дамжуулж бодлогоо сурталчлах хүсэлтэй байгаа. Манай энэ нөхцөл байдал төрийн бүх хамтран ажиллахыг гэрээг аваа очих юм бол бизнесүүд сэтгүүл зүйн рүү орж ирэхгүй, тэр орон зайг нөхөх гэж орж ирэхгүй. Яагаад тэгэхээр бизнесүүд сошиалд мөнгө өрөөд байгаа байхгүй. Тэнд хэрэглэгч нь байгаа учраас. Тэгэхээр ингээд төрийг байхгүй болгоё гэдэг энэ зүйл бол сэтгүүл зүйн салбарт хамтын ажиллагааг нь огт байхгүй болгоё гэдэг зүйл бол их утгагүй зүйл гэж би бодож байна. Төртэй хамтран ажиллах явдал зөвхөн Монголд биш, бүхэл улс орны сэтгүүлчүүд байгаа. Бүх улс орны төр засгийн газар бодлогоо олон нийтэд иргэдэд ойлгуулах сурталчилгыг хүсэж байгаа. Тэгэхээр энийг ямар зааг хэрэг хэмжээнд хийж ийн гэдэг л тусдаа асуудал болохоос биш. Төртэй хамтарч ажиллаж гэрээ байгуулж байгаа бүхэн худалдагдсан гэж ойлгох бол өрөөсгөл болно. Төрийн одоо цаасаа хэлээ төрийн байгууллагууд иргэдээ редакцийн хэмжээтэй хэвлэлийн албатай болцсон тийм. Одоо бүхлийн яамдууд тийм болж байгаа. Энэ яг одоо хизэнээс тэгж хүчтэй би болсныг мэдэхгүй байна. Нэг мэдгэд л тийм бүтцтэй болцсон. Тэгээ энэ байх нь зөв юм уу? Төр өөрөө хажуутай хэвлэлийн албатай байх нь зөв юм уу? Зөв гэж бодож байна. Яагаад тэгэхээр хэвлэлийн албаны үүрэг бол яамд болж байгаа үйл явдал асуудлыг олон нийтэд ойлгуулахын тулд сэтгүүлчдтэй хэвлэлийн төлөөлөгч бол нэг тал сэтгүүлчдтэй харилцах, нөгөө тал сэтгүүлчдийг байгууллагын бусад хүмүүстэйгээ холбож өгөх ойлгуулах яг энэ зааг дээр ингээ хоёр тал төлөө гаргаад зогсож байгаа хүн гэж би харж байгаа. Төр бол хэвлэлийн албатай байхаас өөр аргагүй. Бид нэр хийж байгаа зүйлээ олон нийтэд ойлгуулахаас өөр аргагүй. Гэтэл хэвлэлийн алба гэдэг зүйл чинь одоогийн ойлголтоор хуучных шиг 1-2 хүн байхад хангалтгүй болчиход байгаа. Ялгаагүй одоо 1-2 хүн байл зөвхөн төрийн сайт дээр нэг л албан ёсны нэг хідэн өгүүлбэртэй мэдээлэл бэлдэх хэмжээний ажиллах хүч гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо цагт чинь зөндөө олон мэдээллийн сувгтай болсон чинь тэд нэр хажуудаа контент үйлдвэрлэдэг багтай болохоос өөр аргагүй болж байгаа гэсэн үг. Энэ дэлхийд даяар болж байгаа энэ үзэгдлийг медиатизашн гэж нэрлэж байгаа. Хэвлэлжих үзэгдэл гэж нэрлэж байгаа. Тэгээд ер нь бас бусад улс орнууд ч гэсэн энэ дээр шүүмжтэй хандж байгаа юмнууд байгаа.
Тэгээ түр хажуудаа хэвлэлийн албатай олчингууд бас манай хэвлэлийн салбар руу орж ирэх санхүүжилт багаслаа гэдэг энэ зүйл бусад улс орнуудад ч гэсэн ялгаагүй яригдчихэж байгаа. Гэтэл энийг бас хязгаарлах боломжгүй. Түр мэдээлэл олон нийтэд нээлттэй ил тод хүргэх үүрэгтэй эннийхээ өрөөнд хийж байгаа зүйл. Ингээл цаг үед агаал явж байгаа зүйл гэж. Тэг явж байгаа зүйл. Гэхдээ яг манай дээр байгаа нэг сөрөг үзэгдэл нь юу вэ гэвэл төрийн тэр хэвлэлжж байгаа үзэгдэл донд сэтгүүл зүйн салбарын хүчийг дахиад тарамдж байгаа. Дийлэнхтэй сэтгүүлчдийг авчиж ажиллуулж байгаа. Тэгэхээр энд байгаа хүний нөөц маань яаж байгаа вэ гэдэг асуудал болж байна гэсэн. Харин тийм. Гэхдээ ер нь альч сувг хэрэгсэл шинээр гарсан тий сошиал медиаж гарсан, AI-ж гарсан, интернет гарахад тухайлбал хүмүүс одоо олон нийт ерөөсөө сонио уншихаа болно гэж ярьж хэлсэн шүү дээ. Сошиал медиа гарахад тэгж ярьж илгээсэн, AI гарахад ч тэгж ярихлах. Тэгэхээр шинэ сувг хэрэгсэл гарах тоолонд хурамч мэдээллийн юм уу, итгэл үнэмшлийн ёс зүйн асуудлууд дандаа хөндөгддөг. Хэрэгсэл солигдох нь миний бодлоор бол хамаагүй энэ угаасаа зарчмын зүйл байх л зүйлийн асуудлууд яригдах нь үүсэх нь энэ донд энэ цаг хугацаанд хэвлэл өөрөө эрх чөлөөтэй, энийг өөрөө мэдрээд нийгмийн хариуцлагатай буюу ёс зүйтэй. Тэгээд сүүлийн үед мэдгүй одоо яг тэр нөгөө нэг бодлогын шин чанартай зүйлээ entertainment байдал руугаа тэнцвэржүүлээд чадаад явах юм бол олон нийтийнхээ сонирхлыг татаж чадах юм бол энэ ингээл сэтгүүл зүй, сайн сэтгүүл зүй амьд үлдэх бүрэн боломжтой гэж би бодож байгаа. Энэ түрүүн хоёлоо ярианда хэсэг бас дурдаад өнгөрсөн. Нөө шуурхай байх гад бид нар яг нэг үндсэн ажил зарчим те тэгээд үндсэн чанартай байдлаа алдаад байгаа. Биш үү гэж. Тийм. Шуурхай байх уу бид нар баримтаа илүү нэгтлэх цаг хугацаа зарцуулах уу гэд. Тэнгуут яг нийгэм цаг үеийн яг тэгж шахаад байгаа юм шүү. Шуурхай байх гэж шахаад байгаа. Тэгвэл миний бодлоор одоо бид нар угаасаа шуурхай байх боломжгүй. Бид нар хизээс сошиал медиагаас хурдан ажиллаж чадахгүй гэдгээс сэтгүүл зүй хүлээн шүрсэн байхгүй юу? Интернет сэтгүүл зүй үед одоо мэдээллийн вебсайтуудын хөгжлийн үед бол бүх сайтууд шуурхай байдалтай уралдаж исэн. Хэн төрүүлж мэдээлэл хүхэн яах вэ гэдэг дээр. Тэр үед бол асуудал өөр байна. Сошиал медиа гарч ирээд хүн болгон утастай мэдээлэл бүтээх боломжтой болонгууд одоо хөдөө гарч байгаа галыг бид нэр очиод тийшээ хийж чадахгүй. Яг л танай хажууд биш бол тэнд хажууд нь байгаа хүмүүс аль хэдийн нэрийг чи мэдээлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр сэтгүүл зүй бол сошиал медиагийн хурдыг үүсэж чадахгүй. Тэгэхээр энэ технологийн энэ өөр нөхцөл байдал бол бид нарыг хурдаараа та нар угаасаа гүйцэхгүй юм чинь үнэн бодиттой байх, мэрэгжлийн байх гэсэн энэ ялгаргалт дээр л анхаараа гэдэг хэлж өгöd байгаа болоо гэж бодож байна. Тэгэнгүүт сошиал медиа бол хүн болгон мэдээлэл үүсгэх боломжтой болоод мэдээллийн бүр нийлүүлэлт аимшиг их болчихж байгаа байхгүй юу? Аимшиг их болчингууд энд нэг асуудал яриад, тэнд нэг асуудал яригдаад нийгэм ингээд нэг тийм юу болоод байгаа юм гэдэг тийм учир начрыг нь олж авахгүй мэдээллийн юм давлгаа хөөсөн донд толгой нэргээд ах шиг байна. Одоо юу гэдэг нь засаг огцруулах асуудал манын зодон боллоо гэхэд ман дотроо хагараадын зодолтууд ийн гэдэг байгаас яг учир начир нь юу болов гэдэг дээр анхаарлаа хандуулах сөхөөгүй ийм мэдээлэл орчин бий болчихж байгаа. Тэгэхээр мэрэгжлийн сэтгүүл зүй бол яг энэний учир цагийг л гаргаж өгдөг баймар байгаа байхгүй юу? Тухайлбал сая манын зодооны асуудал дээр аятан бол яг тэр учир цагийг гаргаж өгсөн нийтлэл асар их судалгаатай, сайн судалгаатай үндсэн хуулийн цэцгийн асуудал дээр тийм нийтлэл гаргаж ирсэн. Тэгэхээр мэрэгжлийн сэтгүүл зүй бол энийг хийх хэрэгтэй. Нөгөө нэг бас анзаарэгдэж байгаа зүйл нь юу вэ гэхээр манайд олон улсад одоо энэ танах бас хийж байгаа тайлбарлах сэтгүүл зүй гэдэг энэ шинэ чиглэл гарч ирж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр технологи бол бидний дараагийн сэтгүүл зүйн одоо дараагийн үеийнхнийг шал өөр хүмүүс бэлдэж байна л да. Олон улсад яригдж байгаа зүйл нь сонин хэрвээ уншигчтай бай гэвэл одооноос хүлээн авчтаа бэлд уншдаг хүүхдүүд бий болго. Тийм учраас хүүхдүүдэд зориулсан сонин гарга. Эсвэл залуучуудыг илүү сонингоор одоо илэрхийл дуу хоолойг энэ хүрэг. Эсвэл одоо
Мэдгүй. Одоо ангидын хийгээд байгаатай адилхан тэг кофе шопууд дээр сонингоо тараа гэдэг ч юм уу. Ийм зүйл рүү анхаар гэдэг зүйл рүү айгүй хэрэгдэж байна. Тэгээ мэдээл энэ тэндгүү болоод ийм болонгууд хүмүүс яг суур асуудлаа одоо олж харах нь багасаад ирэхээр энэ тайлбарлах сэтгүүл зүг гэдэг юм үсээд тайлбарлах сэтгүүл зүг бол яаж ийн гэхээр нийгэмд нэг асуудал боллоо гэхэд энийг бүр яг суураар нь ингээд тайлбарж хүрэхийг илүү их мэдлэг олгох сэтгүүл зүг хийгээд байна гэж хэлж байна. Одоо юу гэдэг үндсэн хуулийн цэцэн асуудал яригдлаа гэхэд энийг ярих зураа үндсэн хуулийн цэц гэдэг чинь юу юм? Ямар бүтцтэй байдیں, ямар үүрэгтэй байдیں, яадгийн гэдэг давхар олон нийтэд мэдлэгжүүлэх, тайлбарлах ийм сэтгүүл зүг олон улсад аягүй бий болчих. Тэгэхээр энэ бол нөө мэдээллийн асар их давлгаан донд яах аргагүй цаг үеийн шаардлагаар үүсэж байгаа зүйл байхгүй юу? Тэгэхээр энэ хэрээр уламжлал сэтгүүлзүүд нөгөө бид нар мэдээ гэж юу хэлдэг вэ гэдэг байсан зүйл одоо асар их өөрчлөгдөж байна. Өмнө нь бол бид нар мэдээ гэдэг бол тэ 5W1H-д хариулагдаж байгаа хамгийн богинохон хамгийн шуурхай хэлбэр гэдэг гэсэн. Гэтэл тэр чинь одоо энгийн үнч энд ийм болж ингэж ингэж хийчдэг. Тэгэхээр одоо бол мэдээ гэдэг бол харин ч богинохон гэхээс илүү харин ч бүр цогц ийм бүтээл байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Үндсэн хуулийн цэцэн асуудал явлаа гэхэд энийг мэдээллийн хажуугаар гадны бүх одоо мэдээллийн агентлагуудын мэдээ тийм загвартай болж байгаа. Доороо дэвсгэр мэдээлэл гэж агаад үндсэн хуулийн цэц гэж юу юм? Хэдэн гишүүнтэй, хэн томилтын, ямар үүрэгтэй, ямар чиглэлтэй байгууллага юм? Дэвсгэр мэдээлэлгээ дандаа ингэж доор нь өгч байгаа гэсэн. Холбоотой бусад мэдээллүүдээ өгч байгаа. Тэгэхээр мэдээ гэдэг бол одоо цагт бүр амар тийм харин ч бүр цогц нүсэр асуудлыг ингээд олон талаас нь харцсан ийм зүйл болж хувирч байгаа байхгүй. Тэгэхээр энэ их яг бидний мэдээллийн орчныг өөрчлөөд байгаа энэ технологийн орчныг одоо сэтгүүл зүй илүү сайн мэдрээд бид нар яаж энэ дундаас ялгарх уу, юугаа яаж хөрөх үү, хурдтай анхаарах юм уу? Баримтаа нэгтлэхэд анхаарах юм уу? Зөвхөн агуулгатаа анхаарах юм уу? Агуулга хэлбэртэй аль хэлэнд нь анхаарах юм уу? Тэгээ зөвхөн ингээд контент бүтээгээл түгээгээл орчих юм уу? Бүр яг зорж хэрэглэгчтэй болохын тулд тусдаа түгээл хийж, нааш нь татаж, бүүстэл ингэж явах юм уу гэдэг. Энийг сэтгүүл зүйн менежментийн асуудал дээр амар их анхаарах ёстой цаг үе ирсэн гэж би бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө нэг эргээд доктортой сэтгүүл зүй гэдэг рүү орчиж байгаа. Миний бодлоор Монголын сэтгүүл зүйд хэвлэл мэдээллийн байгууллагууд донд чадвартай сэтгүүлчд байгаад байдаг. Яг энийг нь хийх сайн менежер удирдлага гайгүй хэрэгтэй авах шиг санагддаг. Редактор ер нь одоо ингээд ерөнхий байдлаа харахад сайт байлаа гэж бодоход эрхлэгч редактор дийлэнхтэй бүтээлээ уншаад хажуугаар нь нийтлийн болгоод зохицуулаад явж байна. Энэ бол ингээд зөвхөн сэтгүүл зүйн тал нь. Одоо биднэрт хэрэгтэй байгаа зүйл нь сайн менежер байхгүй. Тэр редакторын, тэр эрхлэгчийн, сэтгүүлчдийн хийцэн имийг яаж илүү олон сувг дээр хүртээмжтэй хүргэх юм, яаж гоё хүргэх юм, эднийг нь бүр яаж наашаа хүмүүсийг татчихж уншуулах юм, хажуугаар нь бид нар байгууллага яаж рекламдах юм, олон нийтэд яаж боловсруулах юм, энийг нь хийдэг тийм менежерүүд манай салбарт тутмаг байна гэж би харж байгаа. Одоо нэг ийм асуулт үлдлээ л дээ. За ганц нэг одоо нөгөө халаасны сайт те юу гэдэг юм гэдэггүй нэг хүн ороод лайвдаг тохиолдлууд зөндөл баг. Тэгэхээр хаасаагүй л байна. Гадуурч байна, ордон доторч байна, ордны гадуурч байна. Тэгэхээр эдгээр хүмүүсээс бид нэр сэтгүүл зүйн ёс зүйг хүлээх ямар шаардлагагүй л. Ямар шаардлага байхгүй. Угаасаа тийм юм нэхэд ч хэрэггүй баг. Тэгэхээр бид нэр эднэрийгээ давж гарахын тулд өөрсдөө илүү яаж ажиллах ёстой юм одоо тухайлбал редакцтай газрууд нь ч юм уу те одоо 3-4-өө нийлээд нөгөө нийлсэн хүмүүс ч бас энэ тэндээс ингээл редакцтай газраас ирэл нийлж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ эднэр нь жишээлбэл яаж ялгарч ажиллах ёстой юм гэдэггүй логон дээрээ бид нэр редакцтай гэж шошго тавих юм уу яах юм те ер нь ялгарх тийм арга байна уу ер нь одоо жишээлбэл юм лайвчтаас ялгарх арга. Миний анзаарсан зүйл судалгааг явж хахад манайд одоо чанартай сэтгүүл зүй хийж байгаа байгууллагууд өөрсдөө ерөөсөө рекламддаг юм билээ. Өөрөөр хэлэх юм бол
олон нийтийнхээ итгэлийг олж авахын төлөө тэмцдэггүй гэсэн үг. Хүлээ авч уншигчтай татахын төлөө тэмцэхгүй хийгээл орчод байгаа байхгүй. Хөгжингүй орнуудад сэтгүүл зүй яаж ийн вэ гэхээр өөрсдөө асар их рекламддаг. Манай ёс зүйн код энэ шүү, энийг олоод хараарай. Эсвэл юу гэдэг нь те, нэг мэдээ хийхээрээ бид нэр энэ асуудлыг олон талын их сурвалжаас тэнцвэртэй хүрэх гээд, дуу хоолойг нь хүрэх гээд ингэж уцтаад мэйлдээд ингээд хариу өгсөнгүү, тэгээ эцэст нь бид нэр ингэж гаргалаа гэдгийг нийтлэл дундаа, нэвтрүүлэг дундаа байнга ингэж тунхалж идэг байхгүй тэнд. Одоо тэгэнгүүт манайд болохоор баахан явж яваад бүтээгүү, тэгтээ дэрийгээ ингээл нэг бүтээл дундаа биднэрт хариу өгөөгүй л гэж даруухан байдлаар хэлдэг. Тэгэхээр миний бодлоор мэргэжлийн сэтгүүл зүй хийж байгаа, сайн сэтгүүл зүй хийж байгаа хүмүүс бид нар энийг чинь хийхдээ ийм чанар стандартын дагуу ингэж хичээл зүтгэл гаргасан гэдэг зүйлээ өөртөө аягүй сайн рекламдж явах хэрэгтэй олон нийтэд. Тэгжээж танай сэтгүүл зүйд итгэл орж ирнэ. Тэгээд мэдээж бусад сэтгүүл зүй ёс зүйгүй байгаа хүмүүсээ хангалттай шүүмжлэлтэй битээ гэж хэлмээр энэ тоогоороо нулимх хэрэгтэй. Яг үндэ нулимж байгаа биш, энэ цэвэр ус цутгаж байгаа хэрэгч байж болно. Дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Өөрсдөө рекламдах хэрэгтэй. Уншигчдынхаа төлөө ингээ өхөн хатан гүмээр байгаа байхгүй. Тэнгүүд манайд бол уншигчид мөнгө өгөхгүй, биднэрт мөнгө төлөхгүй учраас энэ хэсгээ хаягдсан байхгүй. Төр мөнгө төлөлөөд байгаа учраас тэгээ төртөө ямар контент хийж болох вэ, яаж хамтарч ажиллах вэ, ийшээгээл фокуслаад идэг. Гэтэл массаараа салбарын хувьд ингээ харах юм бол эн чинь уншигчтай хаячихаар болохгүй. Тэгэхээр ийшээ бүр ингээд анхаарал тэдний төлөө тэнцмээр байгаа. Тэднэр лөө анхаармаар байгаа. Манай дээр тухайлбал би нэг мэтгэлзээнд орж исэн чинь сэтгүүлчдээ санал нийлээгүй юм. Хэвлэл мэдээллийн байгууллага бол олон нийтийг боловсруулах үүрэггүй. Эн чинь бизнес л юм чинь зөвхөн ашгаа олоод явах хэрэгтэй гэдэг ийм үзэлтэй сэтгүүлчид айгүй их байсан. Тэгээ би энэтэй бол санал нийлдэггүй. Одоо хэвлэл мэдээлэл олон нийтийг боловсруулах хэрэгтэй гэхээр энэ яг социалист үеийн юм ярьж гин гэж хэлж байгаа. Үгүй, энэ хөгжингийн орнуудад харин ч бүр энэ амар их байгаа. Тайлбарлах сэтгүүл зүй бүхэлдээ олон нийтийг танин мэдүүлэх боловсруулах тухай асуудал. Тэгжээж тэр хүмүүс чинь сэтгүүл зүйн бүтээлээ хэрэгжилж байгаа, хамт хөгжиж байгаа. Бид нар олон нийтийн анхаарахгүй хаяал зөвхөн төрлөө зүтгээд мөнгө эндээс олж байгаа юм жишээ олъё. Олон нийтийг зөвхөн уншилт хандлтаар л үнэлчихье. Уншуулахад одоо энэ сэдвийг яригдахад тэдний уншилт хандлт хэрэгтэй гэдэг байдлаар харах юм бол энэ манай сэтгүүл зүйн экосистем гэдэг юм чинь зөвхөн нэг тал руу хазаагаа авчиад байгаа байхгүй. Тэгэхээр ийшээгээ бид нар хазааж ээж зөв олон нийтийг энэ дундаа бэлтжээж давхар төр анхаарал өгвөл бүр сайн л байна л да. Ингээд олон нийт маань хэвлэл мэдээллийн боловсралтай сэтгүүл зүйг ойлгодог, ялгаж салгадаг ийм болчих юм бол чанартай сэтгүүл зүй хийж байгаа хүмүүсийн бүтээл үнэлэгдэнэ. Тийм бүтээл хийж байгаа хүмүүс ашиг олж чадна, бизнесээ эрхэлж чадна. Энийг ингээд төрөнж хаяа сэтгүүл зүйн хайчих юм бол хаягдаал явна, тэр хүмүүс чинь энэ дунд ингээд төөрөгтгөөсөр яах вэ? Одоо яг тиймэрхүү байдалтай л байна. Тэгээ одоо тиймэрхүү байдалтай. Тэгэхээр би бол редакцууд энэ олон нийтэд айгүйх анхаарах хэрэгтэй, боловсруулахад анхаарах хэрэгтэй гэдэг дээр бүр амар хатуу байр суурьтай байгаа. Энийг зарим сэтгүүлчид айгүйх муулж байгаа. Чи бизнес хийж үзээгүй юм гэж яваа мэтгэвдээ л гэдэг шүү дээ. Тэг яг зүгээр нөгөө бизнесийн байгууллага гэдэг нь нэг талаараа үнэн байхаа, нөгөө талаараа бид нэр олон нийтийн өмнө альбан бусаар үед юм мэдхгүй, альбан нарч үед юм хүлээс өөрөхтэй хүмүүс байхгүй. Олон нийтийг уг нь бол дээхэн үед олон нийтийг дагуулж явах ёстой л гэдэг байсан. Одоо бараг л олон нийтэд дагаад юм уу те, зэрэгцээ ч юм уу гэдэг. Тэгэхээр жишээлбэл төрлөө орж бизнес хийх гэж байгаа хэвлэлүүд ч гэсэн эхлээд өөрсдөө олон нийтээс хандлт авдаг байхгүй. Төр чинь тэд нар чинь тэнэг хүмүүс биш шүү дээ. Хандлтааг нь харж ээж арай илүү мөнгөнд дүнтэй гэрээ ч юм уу хийн шүү дээ. Тэгэхээр бид нэр олон нийтийг ашиглаж ээж өөрсдөө орлого олж байгаа байхгүй. Тэднээс мөнгө авахгүй байгаа ч гэсэн. Тэгэхээр тийм учраас бид нар олон нийтэд зөв мэдээлэл, үнэн бодтой мэдээлэл болон олон нийтийг сэтгхүүг нь эрүүлжүүлэх үүрэгтэй хүмүүс байхгүй. Тэгээд нэг ийм юм байна. Би өөрөө ч харж ирсэн. Би 10 сайт амьдралдаа миний сонсож байгаагүй, нэрийг сонсож байгаагүй 10 сайт авчирчаад гэрээ их гэх төрлийн байгууллагатай гэрээ их гэж явжсэн хүмүүс ч байдаг. Тэгээ одоо энэ сэтгүүлч
худалчдын зөрчил төр ч гэсэн энэ маш их хэрэгдэж байгаа шүү. Карманда 3-4 сайттай хүмүүс байдаг. Тэднэрийг айл тэ шинээр юм хийж байгаа хүүхдүүдийн бити урмыг хуглаатай гэх мэтчлэн иймэрхүү юм хэрэгж. Угаасаа ялгарх бах цааш та одоо ингээ ялгараад эхэлж байгаа шүү. Тэгэхээр энэ ерөөсөө ингээ үйл ажиллагаа явуулдаггүй. Тэгсэн мөртлөө төртөө гэрээ игээд мөнгө аваад идэг. Ийм сайтуудад ямар одоо арга хэмжээ авал зохистой гэдэг юм. Хаанаас ер нь арга хэмжээ авах боломжтой. Наач их хэцүү асуулт байна. Би ч гэсэн яг харж исэн. Одоо 20 сайт, 50 сайт нэг холбоонд ороод асар их дүнгээр гэрээж байгаа процессыг. Тэгэхээр манай бол одоо сэтгүүл зүйн холбоодууд айгүй их биш шүү дээ. Дийлэнхтэй хэрэгслэр нэгдсэн холбоодууд бол зөвхөн одоо энэ ашиг сонирхлын төлөө илүү их ажиллаад байна уу гэж харж байна. Сайтуудын хичнээн ч холбоо өгдөө тий. Мэдхгүй надад баах сайтуудын холбоо гэж яриад. Тийм баахан ярьдаг. Телевизүүдийн холбоо юм тухайлбал. Тэнгүүд энэ холбоодууд бол юу гэдэг хэдүүлээ хамтдаа хөгжин гэхээс илүү нийлж яаж мөнгө олох вэ гэдэг дээр л анхаарч ах шиг байна. Тэгэхээр тэнд редакцгүй мэргэжлийн бус янз бүрийн хэвлэлүүд байна. Мэргэжлийн бус нэрээ үнэхээр доменоос өөр юмгүй сайтууд төрөөс мөнгө авч байгаа энэ явдлууд асар их байгаа. Тэгэхээр энэний цаана ашиг сонирхлын зөрчил байна. Тэр холбоог эзэмшиж байгаа хүн болон төрөлт байгаа хүмүүсийн донд. Тэгсэрнээсээ сайт шиг үйл ажиллагаа явуулах хэрэгтэй үгэлэх хэвлэл нийтлэх хэрэгчлөө байгаа. Тэгэхээр энийг одоо шууд хийгин гэд хэлэхэд хэцүү. Тэнгүү дахиад нөгөө олон нийт маань л өөрсдөө ялгаж ижингэн. Төр бол мэдээж яг хуу гэрээ байгуулад мөнгө авч байгаа юм чинь эргээ тайлан тооцоо хийдэг баг. Тэгэхээр төр өөрөө энэ дотроо хяналтаа тавих хэрэгтэй баг. Тэгжил бод чинь энийг одоо хуулиар зохицуулахад хэцүү. Гэхдээ одоо сүүлд яригдчихсэн хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулга гэхээс илүү баг цааш нь хууль шиг ийм найруулга тий. Тэргээр бол одоо юм руу л үсэр зохицуулах юм шиг харагдав. Тэгээд шинжилсэн найруулга чинь сүулдээ тэгээ утгаалтсан юм шүү те. 2-3 дахь хилцүүлэг дээрээсээ эхний хилцүүлэг дээр нь сэтгүүлчдээ суулгасан баг. Тэгээ 2-3 дахь хилцүүлэн тэгээ сүулдээ төр баг өөрсдөө шийдэх гээд байгаа юм болчихсон юм шиг байлаа шүү дээ. Тэн дээр нэг авууштай юм явж исэн нөө хэвлэл мэдээллийн байгууллагуудын цаад эзнийг зарлах тий. Одоо жишээлбэл манайх ч юм уу тий ингээд яг цаад одоо хөрөнгө оруулсан эзэн энэ хүү юмаа гэдгийг ингээ харуулах гэдэг ч юм уу тий. Энэ нэг талаараа одоо нөгөө доктортой сэтгүүл зүй хийдэг редакцтай байдаг тий. Хөрөнгө оруулалтын тодорхой ч юм уу итгэл үнэмшил олон нийтэд итгэл үнэмшил өгөх талаас хэрэгтэй гэж боддог баг тий. Тэр хуулийн төслийг өнгөц уншихад их л гоё юм шиг санагдсан баг зарим хүмүүс. Тэгээд яг нарийн бодож үзвэл бас нэлээд юм байх шиг үлээ. Тухайлх юм бол сайн ч юм байна, муу ч юм байна. Бүх юмыг зохицуулах гэж оролцсон байлээ. Хүн ивлэл өөрийн зохицуулалт, ёс зүйн өөрийн зохицуултыг хүртэл тэр хуулинд ингэж оруулах шаардлага байхгүй миний бодлоор. Тэгэнгүүт хэвлэл мэдээллийн байгууллага бол компани гэсэн статустай байх хэрэгтэй гэж заасан байсан. Гэтэл компани гэд явах гэхээр манай одоо дийлэн сайтууд бол миний бодлоор төрийн бус байгууллага статустай байгаа. Хуулийн этгээдээ. Яг тэр компаниар явахаар асар их татвар төлдөг. Тэгээд дөнгөн даган цалингаа яаж тавьж байгаа хүмүүс тхийг хүсэхгүй байгаа учраас л төрийн бус байгууллага болж байгаа. Тэгэхээр хэрвээ энэ хууль яг энэ найруулгаараа батлагдах юм бол хэвлэлүүдэд айгүй их дарамт болох юм байна гэж харсан. Тэгэхээр нэг үг хүсэг гэлтгүй ер нь юу болох вэ гэдэг дээр айгүй сайн бодож үзэхгүй бол ажлын хэсэг ингээд тал тийшээгээ юмнуудаа оруулж ирээд тэр нь бүгднийг зохицуулах гэж байгаа юм шиг үгүйч юм шиг нэг юм нэг оромцсон төсөл болцсон юм болов уу гэж би бол харж байгаа. Гэхдээ мэдээж яг сайн заалтууд их сурвалжийг хамгаалах тиймэрхүү зүйлүүд байж лээсэн л та. Гэхдээ нэгэнд батлагдаад хөдөлчих юм бол аюултай учраас одоо тэр яг манай салбарынх нь гарах шууд үр дүнтэй тийм залтууд эдгээр дээр ахаад нарийн ажиллах хэвээр санагдсан надад. За хоёлаа нэлээд удаан ярьчлаа баг 2 цаг шиг. Өө тэгсэн үү? Ирж ярилцсан баярлалаа. Тэгээд яг нэг тодорхой хэдэн асуудлаар л ярилцъя гэж бодлоо. Тэгээд сүүлдээ хайлаад янз янз юм ярьчих шиг үлээ. Ирсэнд баярлалаа. За, ирсэнд баярлалаа. За.
Амжилт хүсье танай хамтарлаа.